Сайн байна уу? Мягмар сүрэн гэж юм уу? За, тантай дотно хоолой гэдэг уцтай мэдчилгээнээс холбогдож байгаамаа. За, тэгээд энэ удаад танд хань Отгон баяраас нь уурлуулж гомдоосон дуучлаарай гэдэг энэхүү мэдчилгээг зориулсан байна. За, ингээ уцаа барьж байгаа хүлээ аваарай та. Хамгийн сартай хань Мягмар сүрэндээ энэ өдрийн мэндийг хүргэн мэдчилж байна. Чамдаа би чинь маш их хайртай шүү. Сэтгэлийн сэвтэх үг хэлж уурлуулж гомдоосон дүүхээр уучлаарай. Та гурав та хязгааргүй хайртай шүү. Халуун сэтгэл хайрын балаар зүрхийг минь дүргэж хан хорвоогийн жаргал бүхнийг надаараа төсөөлдөг. Хархан нүдэд үрсийн заяагаа шүтэнд эдэлж хамаг бүхнээ надтай гэдэг чамаараа бахархаж хайрлаж явдаг шүү. Ханыгаа үнэхээр уучлаарай гэд хань Отгон баярын танд энэхүү мэдчилгээг зориулж байгаамаа. За тэгээд ханыхан зүгээс танд Чингис хаан амтлын уран бүтээл ханьмын дууг зориулахыг хүссэн байна. Та дуугаа хүлээн аваарай. Үлэн чөлөөний наран заяанд үлийн үрэлэн жаргасаа нэгэн биний минь нөгөө та нинжин сэтгэлийн минь цагаан сүдэр ханьминдээ миний ханьминдээ миний цэцэг цаснэрэн чөлөөт чиний миний гуйсан ханьсаа чихэртэй давстай амьдралын дарсыг уазлэгсэн хосгүй амрах ханьминдээ миний ханьминдээ миний Тэнгийн борлоочлоо хүнс Сэдмэг гэдэг лимурыг хачсан Хойт насандаач би биенэрих Хорвоо багцсан харин химээр ханьминдээ Миний Уцтай мэдчилгээ хайртай хань Мягмар сүрэндээ зориулж байгаа мэдчилгээд дамжуулж байна. Намрын шувуудын жимээр насаа зөөж хосоллоо. Нандин сайхан үрсээ орчлонд хөтөлж уяслаа. 8 зүгийн салхинаас бийсээ нүмерлэн ижилтлээ. Нар зулсан талдаа айлын дайтай төвхөнлөө. Хань минь чи ямар их түшиг юм бэ? Чамдаа маш их хайртай шүү. Ханигаа үнэхээр уучлаарай гэд хань Отгон баяр нь энэхүү мэдчилгээг танд зориулсан юм аа. За тэгээд гэр бүлд нь хамгийн сайн сайхан бүгдийг хүсье. Тэгээд аз жаргал хэрүүлэнхийг хүсье танд. За баярлалаа. За баярлалаа. За маш их баярлалаа. Баяр та.